гэдэг эрхтэн болохоор хүний биеийн 2 дахь том эрхтэн бөгөөд элэгний үйл ажиллагааг одоо элэг чинь болохоор хөвчлэн хоргоожуулах үйл ажиллагаанд оролцдог эрхтэн. Тэгээд үндсэн том 4 одоо гол одоо үйл ажиллагаа явуулдаг одоо хэсэгтэй. Нэгдүгürt нь болохоор бодисын солилцоонд оролцдог. Тэгээ үүнд нь болохоор нүүрс ус, липидийн солилцоо. За мөн шим тэжээл хадгалах. Үүнд нь болохоор витаминууд ч юм уу эсвэл өөр нөгөө өв тосыг хадгалах тийм үүрэгтэй эрхтэн. Мөн нийлэгжүүлэх, ялгаруулах хэрэгтэй. Мөн хоргоожуулах, цэвэрлэх үүрэгтэй байдаг. За элэгний цусан хангамж гэдэг үндсэндээ нэг 2 төрлийн судснаас цусан хангамж авдаг. Нэгдүгürt нь элэгний артер гэдэг байгаа. За энэ болохоор элгийг хүчил төгчөөр хангаж өгдөг. Өгнө. Тэгээд элэгний цусны ойролцоогоор 30-аас 40% нь хангаж өгдөг хүчил төгчөөр. Үүдэн вен гэдэг байгаа. За энэ үүдэн вен бол их чухал шүү дээ, тий. Энэ нь бол 60-аас 70% нь бол элэгний цусан хангамжийг хангаж өгдөг. Тэгээ вений цус нь хүчил төгч муутай бөгөөд нарийн гидс шим дэжэл болон эмийн бодисыг шингээж тээвэрлэх үүрэгтэй байдаг. Үүрэгтэй байдаг шүү дээ. Артер нь болохоор хүчил төгчийг зөөвөрлөх юм шүү дээ. Венер нь бол хүчил төгч нь нүүрс хүчлийг тээвэрлээд мөн бусад бодисууд энгээр тээвэрлэж илгээр дамжиж гардаг. За үндсэндээ хоргоожуулах үйл ажиллагаанд оролцдог гол үүрэгтэй байна. За тэгээд элэгнээс чинь өөрөө юм 6 талтай бүтцтэй шүү дээ. Нэг 6 элэгний ис нийлээл дундаа балк гэдэг хилтэнцэр үүсгдэг. Тэгээд голоор нь болохоор нэг талын голоор нь болохоор цусны сувг явдаг бол нөгөө талаар нь артер вен гэдэг явдаг. Тэгэхээр артер вен нь болохоор элэгэн дотор явахдаа цусны судасны ханаггүй шүү. Тэгэхээр нөгөө элэгний эсийн хурц өрөвсөлт өвчний үед болохоор хөвчлэн энэ элэгний эс задарсан үед одоо цусны цус нь болохоор шууд артер вен судас руу ороод үүний улмаас болохоор биеэр тархсны улмаас нүд шарлаж шарлалаа гэдэг яриад шүү дээ. Тийм үүсдэг. Элэгний одоо эсийг л нэг эсийг л ингээд зургийг ингээд авч үзэхэд болохоор яг ийм бүтцтэй. Тэгээд энэ дотроо болохоор шалгасан судасны дан ганц эндотел эсэс бүтдэг. Эдгээр нь бие биетэйг холбогдохдоо зай болон нүх үүсгээд үүнд нь болохоор эндотел цэдийн эсийн завсраа болохоор куприс буюу макрофаг гэдэг одоо үндсэндээ юуны эс дархлааны эс гэсэн үг. Тэр байрладаг. За тэгээд энэ бусад юмнууд нь чухал үүрэгтэй эсвэл байна л да. Одоо DC-ийн зай ямар үүрэгтэй, цусны плазмын эсүүдд оролцдог гэдэг ингээд тайлбарууд байна. Элэгний эсийг ингээд нэг бүсээр нь ингээд хувааж үзэхэд тэр 1 2 3 гэж бичсэн бол за тэр 1 гэдэг нь болохоор нэгдүгээр бүс буюу үүдэн 3-ын хамгийн ойр хэсэгт бөгөөд хамгийн сайн хүчил төрөгчтэй хэсэг гэсэн үг. Энэ нь болохоор үндсэндээ артерийн судасаар баялаг тийм юутай ойролцоо учраас эндээс цусан цайтай байна. 2 ба 3 дугаар хэсэг нь болохоор хүчил төрөгч энэ тижээлийн дутуу хэсэг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн өндөр агуулсан цустай хэсэг гэсэн үг. За 2 ба 3 дугаар хэсэг буюу төв хэсэг нь болохоор гепатоцит эсүүдийн хүчил төрөгчийн дутагдлын улмаас ахаг гэмтэлд илүү өртөх эрсдэлтэй хамгийн зэгснэ гэсэн үг. За тэгээд түрүүнд ярьсан те нүүрс ус бодисын солилцоо шин тэжээлийн ингээд явуулдаг ялгаруулдаг хэрэгтэй гэсэн үг. За тэгээд элэгний шин тэжээлийн нөөцт нь болохоор витамин, тосон дуустдаг витаминууд, усан дуустдаг витаминууд, эрдэсүүдийг бол элэг бол нөөцлж авдаг. Тэгээд элгэн нарийн гидснээс бүх төрлийн шин төцийг шингээж боломжийг олгодог. Төмөр бол нөөцлөгддөг шүү дээ. Тэгээд нийлэгжүүлэх ба ялгаруулах үүрэгт нь болохоор севингийн уургууд. Үүнд нь болохоор бүлгэнэлтийн хүчин зүйлүүд цус бүлгэнэлтэнд оролцдог факторуудыг бол ялгаруулдаг. Мөн альбумин С реактивны уургуудыг бол ялгаруулдаг. Тэгээ үүнд нь болохоор тэр үйл ажиллагааны тайлбаруудыг шингэний зөвлөх зархлаанд оролцсон гэдэг энд бол юмнууд байгаа. За тэгээд цус бас үүсгэн тий. За цус нь болохоор өөх тос төсний пигментүүд, гемоглобин задралын үүсдэг анхдагч пигментын шээс болон өтгөний ингийг бол тодорхойлж өгдөг. Төстэй холбоотой ерөнхийдөө шээс шар гардаг,
бүтээн бол энэ бис шарт бай таардаг байна шүү дээ. Тэгээд хэрвээ нөгөө цөс шарлаад хүн шарлцгаар чинь өтгөн цагаан болоод байдаг юм болохоор үндсэндээ энэ цөс нь цус руу орсон талбартай л дутагдал үүсээд энэ өтгөнийх нь цагаан болдог шүү. За тэгээд дийлсэн ферментийн шарлыг үндсэнд нь 2 бүлэг болгон хуваадаг. Тэгээд гепатоцидисийн ерөнхий гэмтлийн үед болохоор дараах ферментүүд өгсдөг. Энд нь хасаалаад өгсч болно. Холестаз буюу цөсний суг дагсан одоо өрөвсөлч юм цөсний гэмтлийн үед болохоор мөн дараах ферментүүд өгсөх боломжтой. Тэгээд энэгээр бол юугаар тайлбарлах боломжтой гэхээр элэгний асатлаад ихсэх юм бол элэгний эсийн задрал хэмжээтэй өгж байна гэсэн. Шүлэг спотаза болон гамма-глутранспиразагийн фермент ихсэл байвал цөсний өтгөрл явагдаад байна. Холестаз яваад байгаа учраас үүндээ ямар эмчилгээ өчгөө гэдгийг тэрүүгээр шийдээд өгөх боломжтой шүү. За. Тэгээд асатлаатын түвшин өндөр байгаа нь элэгний эсийн гэмтэл байгааг сая ярьсан дээ. Тэгээд алаат гэдэг нь бол хөвчлэн элэгний өвчний үед өөрөмсөөр гисдэг фермент гэсэн үг шүү дээ. Асаат нь бол зүрхний өвчний инфарктив үед бол ихсэж болдог. Мөн циррозтой хүмүүсийн одоо циррозтой хүмүүсийн үед болохоор алаатаас илүү асаат нь өндөр байдаг. Тэгээд буухад удаан буудаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө асаатал нь жоохон бага зэрэг буугаад байгаа юм бол энэ ерөнхийдөө хатвар байна гэж үзэх боломжтой байдаг шүү. За тэгээд элэгний гэмтэлт нь ерөнхийдөө 5 хариу урвал үздэг. Урвал үүсдэг, илэрч болдог. Энд нь бол элэгний өвчл, элэгний өрөвсөл, элэгний сүндрэл буюу дистрофи гэсэн үг. Тэгээд элэгний фиброз, тэгээд элэгний цирроз гэсэн 5 хариу урвал илэрж байгаа. Үндсэндээ элэгийн шалтгаан явж болно гэсэн үг. За тэгээ элэгний өвчл гэдэг нь болохоор элэгний эсийн өвчл нь элэгний ямар нэгэн гэмтлийн үр дүнд үүсч болдог бөгөөд одоо энэ төр доотлон зурган дээр нь болохоор тэр өвчл ус эсгүүд нь болохоор тэр төв хэсгээсээ байна уу эсвэл тэр зах хэсгээрээ байна уу гэдгээр цэгчлээд харуулсан байгаа тэр харагдаж байна. Тэгээ төвийг нь болохоор централар некроз гэж нэрлэдэг. Захын болохоор фокал некроз гэдэг нэг хэлждэг. Тэгээ эндээс хамаарат гарч байгаа шин тэмдэг ч гэсэн арай өөр илэрх боломжтой байдаг шүү дээ. Энэ бол гистологийн шийдлээр ингээд харагддаг. За фиброзын үе шатууд гэдэг энэ дээр нь болохоор яадаг вэ гэхээр фиброзын үе шатыг болохоор ингээд элэгний эсийг одоо фиброскан гэж нэрлэдэг шүү дээ тий. Фиброскан гэдэг тэргүүр ерөнхийдөө нэг F1 байна, F2 байна, F3 байна гэдгийг хамаарч байгаа. Энэ гол хэсэгтээ одоо энэ элэгний хамгийн дөрөвт нь F0 буюу no fibrosis гэж бичсэн байгаа. Энэ элэгний эс нь бол хэвийн бүтэн бөгөөд тэр голд нь буюу бутал хэсэгт нь тэр өөрчлөлт гарсантай холбоотой. Одоо ер нь бол ингээд нөгөө хүн гараад үсгээр тэн дээр сорив үсэл байдаг шүү дээ. Тийм сорив элэгэн дээр яг ийм эсүүдийн донд үүсдэг байхгүй. Тэгээд энэ үүсэлт нь хэр зэрэг байна гэдгээс хамаарат хатуурал шатын гэж хувааж үздэг. Элэгний фиброз өөрчлөлт гэдэг нь болохоор одоо занглаад өөрчлөлт гэж хэлвэл болох байгаа монголоор. Цирроз гэдэг нь одоо яг л хатуурал гэсэн үг л дээ. Цирроз гэдэг нь яг нөгөө бүр элэгний эс нь бол баг болоод нөгөө түрүүний нөгөө 1 2 3 гэдэг нэг бүсчилж байгаад байгаа шүү дээ. Тэргүүрэл ерөөхдөө сарвжилт нь хэр их байна гэдгээс хамаарат ингээд цирроз үүсч байгаа шүү. Тэгээд цирроз үүсэх юм бол жоохон хүнд төвхтэй. Фиброз гэдэг процесс нь бол эргэх процесс гэсэн үг. Тэгэхээр F3-аас доош байгаа буюу F2, F1 байгаа тохиолдолд элэгний вирусын өвчлөлттэй үед болохоор энэ эмчилгээ хийхэд бол эргэх процесс буюу эргэдэг гэсэн үг. За гэхдээ бас цирроз гэдэг өвчин бас эргэдэггүй биш эргэдэг ч юм уу тийм өвчин гэхээр яг эргэшгүй хувирлтанд оролцсон боловч үндсэндээ нөгөө эмчилгээ хийгээд ирэхээр яг тухайн процессын цааш нь гүнзгийрүүлэхгүйгээр ингээд аваад явах боломжтой байдаг гэсэн үг шүү. Тэгэхээр бол энэ ерөнхий нэг ийм хэсэгт ийм сарвжилт үүснэнтэй холбоотой ийм өөрчлөлтүүдийг л бид нөр өөрсдөө сайн бодоод яг ийм өөрчлөлт болсон байгаа маа гэдэг тэр үүднээс л энийг тайлбарлаж өгч байгаа гэсэн. Эхлээд эрүүл элэг байж болно, тэгээд дараа нь элэг өөхлөлтөнд орж болно, тэгээд фиброз өөрчлөлтөнд орж болно. Тэгээд элэг өөхлөлтөнд удаан хугацаагаар явах юм бол элэгний юу үүсдэг байх нь шүү дээ. Занглаад тийм үүсч болно. Тэгээд занглаад түн удаан хугацаагаар эмчилгээ хийхгүй байх юм бол элэгний хатуурал гэдгийг хурж болдог. Гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар бол одоо фиброз өөрчлөлтнөөс доош
орсон бүх өвчтнийг дэмжлэх боломжтой. За тэгээд хепатит вирусын шалтгаанд эмгэггүй тэгээд ерөнхийдөө элэг инфекц 9 төрлийн вирус байдаг одоогоор. Тэгээ үүнд болохоор манай улсад жоохон ерөнхийдөө дээр болохоор 5 төрлийн вирусын халдвар илүү тохиолддог. Тэгээд үндсэндээ А, Б, С, Д, Е гэдэг байгаа. Тэгээд А болон Е вирус нь болохоор вирус гепатитийн өвчлөл нь бол бага насны хүүхдүүдэд өвчлөдөг. Е гепатит нь бол жирэмсэн хүмүүст өвчлөн нэлээд хүнд. Гэхдээ бохрын замаар дамждаг учраас энэ нь архагшиж үлддэггүй вирус. Харин Б, С, Д вирус нь бол архагшиж үлддэг вирус. Тэгээ Монгол улсын хувьд болохоор Б вирусын тархалт 2014 онд хийгдсэн манай багийн хийгдсэн судалгаагаар 10.6% болохоор Б вирусын тархалттай 11.1% болохоор С вирусын тархалттай гэж орсон. Тэгээ Б вирустэй хүмүүсийн дунд Дельта вирусын тархалт нь 67.5% тархалттай байгаа. Тэгэхээр бол Б-тэй бол Дельта гэж ялгуулж авах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэгэхээр ийм их өндөр эрсдэлтэй байгаа учраас ерөнхийдөө цаана маш болгоомжтой үзээд хянаад явах хэрэгтэй гэсэн үг шүү. За тэгээд Б вирусын тухай ярихад зүгээр эхний нэг энийг нь бол зайлшгүй мэдчил байх л ёстой вирусэлтэй. Б вирус бол ДНХ агуулсан вирус. Хос утаслагтай. Гепатна буюу элэгэн дуртай вирус л гэсэн үг л дээ. Тэгээ элэг гэмтэгч элэгрүүл тийм тусалдаг вирус гэсэн үг. Тэгээ энэ болохоор 42 нанометрийн голчтой вирус буюу тэгээ үсийг ингээд нөгөө 1000 дахин хуваахад тэрний бүр тийм жижиг хэсэгт тийм бүтцтэй вирус ахгүй. Яг энэ ингээд энтэл нь гадуур тань бүтц зургийг харуулсан байхад энэ зүгээр нэг орон зайн баримжаагаар одоо нэг иймэрхүү бүтцтэй байна л гэдэг араас яг тийм бүр гівшлэг ямар ч хэлбэртэй байж болно шүү дээ тий. Хүнд ойлгохгүй үднэс л юм байдаг. Тэгээд вирусын геномын репликац нь болохоор уруу транскриптаза гэдэг ферментийн оролцоотойгоор гадаргуугийн эсрэг төвчийг илүүдэл хэмжээгээр цуснд ялгаруулдаг. Тэгэхээр нөгөө Б вирусын гадаргуугийн уургийг үзэл нөгөө Б вирусын маркер дээр илэрчил байна гэдэг чинь энэ учиртай байхгүй. Вирусын геномын репликац явагдаж байвал цуснд хэмжээгээр л Б вирусын гадаргуугийн хэмжээгээр үйлдвэрлэгдэж байна гэсэн үг байна. Тэгэхээр Б вирус бол үндсэндээ одоогор бол арилдаг юм байхгүй байгаа. Тэгээд нэг Б вирус чинь өөрөө маркеруудтай. Тэгээд HBs антиген гэдэг нь бол та бүхэн бүгдээ мэднэ. Гадаргуугийн хамгийн гадалд тохиж байгаа антиген хэлдэг. Энэ нь болохоор ДНХ болгоно цитоплазмд нь боловсрдог. Б вирусын ДНХ нь болохоор бөөм дотор нь нийлэгддэг. Хоёр өөр угаз. Тэгэхээр энийг сайн ялгаж ойлгож мэдэж хүмүүстээ тайлбарлаж явах хэрэгтэй баг шүү. Е антиген гэдэг бас байдаг. Энэ болохоор Б вирусын Е антиген гэдэг нь эсрэг төвч нь болохоор тэр кор антигены задралын үр дүнд буюу кор антиген задарчингууд тэн дотроос ялгарч гарч ирдэг антиген байгаа. Тэгээ энэ болохоор Б вирусын репликацтай буюу Б вирусын идэвхжэлтэй шууд хамааралтай байдаг. Хэрвээ Е антиген эерэг тохиолдолд эмчилгээ хийгдэнэ. Тэгээд төвшин ямар байдныг шалтгаалаад тэрийг нь би одоо дараагийнхтайхад тайлбарлаад өгч байна. За Е антиген юм байгаа. Тэгээд энэ Е антигенийг одоо анти HBe болтол нь одоо эмчилж ирмээс нь ингээд одоо тогтмол байдалтай бол сайн гэсэн үг байхгүй. Анти HBs гэдэг чинь болохоор Б вирусын гадаргуугийн эсрэг үүссэн эсрэг бий те. Энэ бол зөвхөн Б вирусын тархлааны тархлаа тогтцсон тохиолдолд энд эерэг илэрдэг. Тэгээд титр нь хэр байна гэдгээс хамааран одоо хэрвээ 10-аас дээш байвал тархлаа тогтсон байна л да. 100-аас дээш байвал хангалттай гэж үздэг. Тэгээ 10-аас 10 жоохон гарантай байвал тэр үл нөгөө хангалтгүй байгаа учраас нэмэлт бустер вакцин хийх шаардлагатай байдаг шүү. За тэгээд энэ анти HBs чинь бас мөн Б вирусын халдвар авсны дараа тогтох боломжтой байдаг. За ер нь насан туршидад 90-98% нь болохоор Б вирусын хурц халдвартай тохиолдолд идэгэрдэг гэсэн үг.
За тэгээ анти-HBE нь болохоор бол HBs антиген-T-ч болон B вирусын архаг халдвартай хүнд илэрдэг. Core antibody нь болохоор B вирусын халдварлагдсан өвчтөн болгонд вирусын зөрхөж болон эсрэг зөрчийн эсрэг үссэн эсрэг бий гэсэн үг. Тэгээд энэ нь халдвар эхэлж байгаа болон өнгөрч байгаа өргөжлийг таних мэдрэг. Гол нь болохоор B вирусын тэр ДНХ гэдэг шинжилгээг нь үзэж явах хэрэгтэй. За тэгээ B вирусын одоо гаднаас халдвар авахаар энэ одоо халдварлах механизмыг тайлбарлаж байна та. Илэгний эсийн өөрийнх нь гадаргууд байдаг нэг тодорхой тооны бүтцийн уургатай B вирусын гадаргуугийн антиген холбогдох тийм чадвартай байдаг учраас энд холбогдоод гаднах бүрхүүлээ гээгээд доторх нуклеин хвчлэн бол илэгний эс рүү нэвтэрж ордог. Тэгээ илэгний эс рүү нэвтэрж орсны үр дүнд болохоор цаашгаа яваад тэгээд илэгний эсийн бөөм дотор одоо тэр бөөм дотор CCDNA гэдэг ийм энэ транскриптазын үр дүнд болохоор тэн дээр илэгний эсийн өөрийнх нь эсийн бөөм дээр вирусын одоо ДНХ ингэж урууг транскриптазын нөлөөгөөр ингэж одоо бүгжлэгдэж ингэж цаашаа үйлдвэрлэж гарч ирдэг. Гарч ирсныхаа дараа болохоор тэр гадаргуугийн антиген болохоор тэр бүр цитоплазм дотор тусдаа нийлэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө B вирусын имчилгээ хийхэд нөгөө ганцхан зөвхөн B вирусыг тоолуулснаар имчилгээ хийхэд бол тийм хангалттай биш байхгүй. B вирусын гадаргуугийн уургийг тоолж байгаа. За хэр зэрэг байна, хэд байвал яах ёстой, хяналтыг хийх ёстой байднаас гэж явж байна. Тэгэхгүй болохоор B вирусын доторх нуклеин хвчлэл буюу тэр ДНХ-г нь тоолоод ингээ имчилгээ хийхээр яадаг вэ гэхээр хүн болгон эдийн засгийн хомсдолтой шүү дээ. 120 мянгаарч одоо манай дээр 120 мянгаар болж байгаа. Бүр автомат машин дээр. Тэгэхээр 3 сар болоод энэ репликацийн таалагдах хэцүү шүү дээ. Тэгэхээр B вирусын тэр гадаргуугийн уурганд алхаад бол асуудал үүсэх байхгүй. B вирусын тэр гадна талын нуклеин хвчлийн эхлээд бол тоолох ёстой л доо. Илэгний асуудлаа өндөр байгаа тохиолдолд тоолоод тэр нь 2000 IU/мл-с дээш байгаа тохиолдолд энэ уулах заалттай байдаг. Тэгээд хэрвээ B вирусын дельта вирустай хавсарсан тохиолдолд ямар юм уу? Дангаар байгаа тохиолдолд ямар уу? Тэр нь өөр. За тэгээд энэ архаг B вирустэй үед болохоор бол энэ дархлааны эмгэг зам гэдэг юм ингэж оролцдог байхгүй. Би өөрөө нөгөө дархлаа судлаач мэдлэгтэй болохоор энэ дээр та нарт сонирхолтой үүднээс тайлбарлаж хийж өгч байгаа шүү. За ер нь вирус халдварын өвчний үед болохоор бол одоо ямар нэгэн байдлаар илэгний вирус ч юм уу бусад вирусууд илэгний эс рүү нэвтэрж одоо за B вирус ч юм уу илэгний нэвтэрсэн тохиолдолд болохоор тэр халдвар авсан эс нь болохоор гадаргуу дээр болохоор MHC ангийн молекул гэдэг дархан бүрдэл эдийн нөхрийн дархан бүрдэл нэгдүгээр анги молекул заавал ялгаруулдаг. Энд нь болохоор ямар оролцоод оролцдог вэ? T-эсүүд оролцдог хөвчлэн. T-эсүүд болохоор вирус эсрэг дархлаанд бол оролцдог чухал үүрэгтэй байхгүй. Энэ идэвхцсний улмаас болохоор CTLS буюу эс хордуулагч тест гэдэг. Тэр бол шууд халдварлагдсан эсийг бол тэр дорно. Одоо апоптоз буюу аптоз доруулаад өхүүлждэг. За тэгэхээр нөгөө B вирус их хэмжээгээр ингээд ганцхан вирус яваа тэгээ явахгүй шүү дээ. Олон эсийг халдварлуулна тэгэл тэр болгонд нь илэгний эсийг гэмтээгээл хүлээлгэх юм бол илэгч ажиллагаа болж шүү дээ тий. Тэгэхээр олон эсэд яах вэ гэхээр хүрэлцэж чаддаггүй байхгүй. Тэгэхээр энэ механизм сул явагдчихж байгаа. Хоёрдугаарт нь болохоор бас мөн B-с оролцдог байна л да. Тэгээ энд нь болохоор B-с нь нөгөө юу ялгаруулж байгаа шүү дээ. Иммуноглобулин ялгаруулж тэр нь болохоор B-ийн гадаргуугийн нейтрализац болгодог. Одоо үндсэндээ сар мөч болдог гэсэн. Тэгэхээр бас нэг тохирсон өрмөц тийм тохироогоо холбогдож яах нь шүү дээ. Энд нь болохоор тэр хэлбэр 2-9-с интерлейкин 4, интерлейкин 10 гэдэг интерлейкинүүд одоо цитокинууд ялгарсны үндсэн дээр B-с тэр тохирох B-ийг идэвхгүй болох иммуноглобулиныг ялгаруулдаг. За ингэсний үр дүнд бол тодорхой тооны барьж чаддаг гэсэн үг. Гэхдээ энэ одоо зарим тохиолдолд одоо над дээр хичээл B вирусын тоон тэрбум хүрсэн хүн байдаг шүү дээ, ирдэг шүү дээ. Тэгэхээр нэлгэн асуудлаад хэв. Тийм байж болно. Яагаад гэвэл энэ бол иммун активны үе баггүй. Иммун активны үед болохоор T-эсүүд нь тоохоо очдог байхгүй. Энэс ингээд өвчг гэж үржичлээ. Би эднээс таахгүй гэ. Тэгээд нэг зүгээр л ижил халдварлаад үржил яваад.
Энэ цаашдаа яадаг вэ гэхээр илэгний эс дээр мутац өссөний улмаас илгэн дээр хавдар өсгөх гэж. За тэгээд энэ дээр нөгөө энэ сорилтуудын танилцуулсан байна л да. Тэгээд B вирусын сүрэг, антикорн сүрэг, анти-HP сүрэг бол халдвар аваагүй бөгөөд дархлаа тогтоог байна гэж үздэг. За тэгээд нөгөө B вирусын сүрэг, антикорн эерэг, анти-HP-ийн эерэг болохоор халдвар аваад дархлаа тогтсон байна. Нөгөө вакцины дараах дархлаа тогтсон уу үгүй үүдээ чинь нөгөө антикорн үзчихэж тэрний эерэг сүрэг гэдгээс хамаараа та халдвар аваад эдгэрсэн юм. Та вакцины хийлгээд эдгэрсэн юм. Тэрийг л ялгадаг. За тэгээд нөгөө энэ хэрвээ цочмог халдвартай үед болохоор анти-HBS-с нь босд нь бүгдээрээ эерэг илэрдэг. Ахыг халдвартай үед болохоор хоёрхан төрлийн эерэг илэрх нь шүү дээ. HBS антиген эерэг илэрж болно. Эсвэл антикорн болохоор эерэг илэрч болно. За бас тохиолдолд нь сөрөг ач боломжтой. За энэ дээр B вирусын халдварын онцлогоо гэдэг дээр нь хүүхэд бол насан туршсан хүмүүсийн хоёр халдварыг ялгцсан байна. За хэрвээ хүүхдүүд ээжээсээ ч юм уу эсвэл бага бахта одоо нэгээс доош насны хүүхдүүд ч юм уу тий халдвар авбал 90% нь архыг халдварч шилждэг онцлогтой. 10% нь болохоор өөр аяндаа эдгэрж вирус нь арилах боломжтой байдаг. Тэгэхээр бол бага насны хүүхдүүд ихэнх нь архыг шиж байгаа. За тэгээд архаг гепатиттэй хүмүүсийн 40% нь болохоор илэгний циррозд шилждэг. За насан турсан хүмүүс яадаг вэ? Хэрвээ хурц халдвараар өвдвөл бараг 98-99% бүрэн эдгэрдэг гэсэн үг. Тэгээд 1% нь одоо нэг 98-99 2-3% ч юм уу архаг шиж үлдэх боломжтой. Гэтэ насан турсан хүмүүс B вирусын халдвар авал тубулминат гепатит гэдэг юмар өвдөх боломжтой байдаг учраас хүнд тусдаг байхгүй. Хилдэг шүү дээ мэддэг үстэй. Насан турсан хүмүүс шарлах юм бол хэцүү шүү л гэдэг шүү дээ. Тэрний энэтэй холбоотой шүү дээ. За тэгээд архаг одоо насан турсан хүмүүсийн архаг гепатиттэй болвол 15-аас 20% нь илэгний хатуурлж шилждэг дан бэтэй тохиолдолд гэсэн үг. Тэгэхээр уул нь бол арай бага гоц. За тэгээд BD вирус авсарсан халдвар бол тэгэл бараг залуу наснда бараг ихэнх нь хатуурлж шилждэг. За тэгээд B вирусаас өрчин сэргийлэхэд ямар яаж явах ёстой эрт илрүүлэх өрчин сэргийлэх хяналтыг бол та нар бол ерөөдөө BC вирусын тест хийгээл илрүүлээл эрг гарвал эмчилгээнд сөрөг гарвал одоо яах вэ гэдмсгээд явчихж байгаа шүү дээ. Сөрөг гарвал дахлааг нь заавал үзэх шаардлага зарим хүмүүст байна, заримд нь байхгүй. Ер нь бол бараг үзэхгүй хийсэн ч болдгийг. Яг тэгвэл дахиад л нэмэлт вакцинжуулалт авч байгаа юм шиг. Улам одоо нэг урд нь вакцин тавьж байгаа дээрээс дахиад вакцин хийх юм бол улам сайжрал, улам нөгөө титрийн доо нэгснэ үстэй тий. Тэгэхээр улам сайн гэсэн үг. За тэгээд энэ эрсдлүүд нь байна шүү дээ тий. Одоо ямар эрсдэлтэй хүмүүст үзэх ёстой вэ гэхээр зөндөө юм байна. Нөгөө хар тамхи хэрэглэдэг хүмүүс, тэгээд эмнэлгээр их явдаг хүмүүс. За ерөнхийдөө би нэг судалгааг ярихад одоо жирэмсэн бүх хүмүүст л бол энэ эцэг үзэх ёстой тий. Ерөнхийдөө нэг юм судалгаа байдаг л да манай дээр хийсэн судалгаанд эрсдлийн судалгаан дээр. B вирусын халдварын дарахад болохоор шүдний эмчилгээг хийлгэж байгаа хүмүүс 4-5 дахин их дамждаг гэсэн судалгаа байдаг шүү. Тэгэхээр нөгөө эмнэлгээр яваад шүдний эмчилгээ хийлгээл яваад байгаа хүмүүсийг бол ойрхон л үзэл ярьж гисэн дээр шүү гэсэн. Тэгээд дархлаа тогтсон бол тэр нь бол нэг тийм гайгүй л ах л та. Гэтэ одоо тэгэл дархлаагүй байж байгаа халдвар болсон дээ шүү. За тэгээ E антиген негатив буюу E антиген нөгөө сөрөг эерэг гэдэг нэг яригдаад байгаа шүү дээ. Тэгээ хөвчлэн сөрөг хүмүүс л явж идэг. Эерэг хүмүүс ч нь болохоор дандаа халдварт төвчдөг байхгүй. Тэгээ элэгний үйл ажиллагаанд алаатын төвшин хэвээ байх юм бол эмчилгээ хийх шаардлагагүй. Хяналт тавих нь шүү дээ. 6-аас 12 сар тутам E антигенийн нөөц нь элэгний үйл ажиллагаа үзэж явах хэрэгтэй. Тэгээ зайлшгүй тохиолдолд B вирусын нуклеочлыг тоолох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгээд B вирусын ДНХ-г тоолно 3-аас 6 сар тутам элэгний үйл ажиллагаа E антигенээ үзэж явах нь шүү дээ. За тэгээд мөн 40-с дээш насны хүмүүст болохоор элэгний биопсын шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Тэр нэг хүмүүс нэг инновацийн эмчилгээ гэдэг чинь жоохон төвөгтэй шүү дээ. Хүний эдээс татгаа юм аваад хүн тэр болтон дуртай биш. Уул нь хийлгүүл зүгээр ямар өөрчлөлттэй юм тодорхойлж зүгээр гэдэг. Тэгэхээр тийм байхгүй болохоор чинь заавал шаардлагагүй гэсэн үг. За тэгээд B вирусын ДНХ нь 2000-аас дээш гарсан тохиолдолд яадаг вэ? Илгэний үйл ажиллагаа хэвэн бол эмчилгээ хийх шаардлагагүй. B вирусын ДНХ нь 2000-аас дээш тэгээд илгэний асаа талаад нь гэсэн үг шүү дээ. Хэвэн байгаа тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй шүү. 3000 ч юм уу 4000 та B вирустэй тэгс мөртлөө асаа талаад нь нормал байж болно. Тэгэх юм бол тэрийг бол эхог нь хийгээл босод шинжилгээнд нь хараад та нэг 3 сар болоод ирээрээ таны асаа талаад ихсэн тохиолдолд эмчилгээ хийж хийгээл явуулдаг хэрэгтэй. Ойлгож байгааз? Тэгэхээр 2000-аас дээш гэсэн үг шүү дээ. За хэрвээ халаатын төвшин нэг дахин ихсэн тохиолдолд яах вэ гэхээр эмчилгээ хийх шаардлагатай. За Монголд бол одоо B вирусын бол нэлээд хэдэн төрлийн дажгүй юмнууд ороод ирсэн байгаа шүү дээ. Одоо Tenofovir-аас ахуулаад тий. Tenofovir гэдэг юм байна, Entecavir гэдэг юм байна, Telbutin гэдэг юмнууд байна, интерферомчлөөнүүд хүртэл байгаа. Эдгээрээс алийг сонгох вэ гэдэг тухайн хүний өөр юм байдал. Одоо нас одоо хүйснээс хамаарч байгаа эмчилгээ хийх шаардлагатай биш. Аль нэгэн гаж нөлөө багтай хамгийн цохимжтой эмийг өгнө гэсэн үг. Tenofovir гэдэг юм бол ер нь БТ хүмүүст өгж болдог. Гэхдээ бөөрөнд хорон нөлөөтэй байдаг. Мөн эмэгтэйчүүдэд болохоор витамин D-ийн дутагдaltaд хүрэх боломжтой байдаг учраас витамин D-ийн заавал үзчихээж дутагдaltaтай бол витамин D-ийн давхар өгчээж эмчилгээ хийх шаардлагатай шүү. Тэгэхээр ойлгомжтой гоц. За Entecavir гэдэг юм бол одоо ороод ирсэн байгаа. За эрүүл мэндийн наадхалд орох гол явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас их цохимжтой бас бид нар судалгаа хийж байгаа. Харьцуулсан судалгаа хийж байгаа л аль нь гайгүйг нь тэгэл өгөөд идэг шүү дээ. Нэг юм байна. Тэгээд яг одоо Telbutin гэдэг юм бол жирэмсэн гол нь бол жирэмсэн ээжүүдэд өгдөг тийм юм байна. Энэ нь болохоор жирэмсний 6 дахь сард буюу сүүлийн 3 сар дотор эмийг нь уулгах хэрэгтэй байдаг. Хяналтын тавьж байгаа. Хэрвээ энэ тохиолдолд болохоор саяны заалтууд байх нь шүү дээ. Халаатын төвшин нэг дахин ихссэн. B вирусын тоон 2000-аас дээш гарсан тохиолдолд тэр Telbutin гэдэг эмийг жирэмсэн ээжд өгж болно гэсэн. Тэгээд хяналттай. Та сар болоод ирж үзүүлээрээ эмээ ууж байгаарай. Энэ нь яадаг вэ гэхээр ургаас ээжээс хүүхдэд B вирус дамжлагыг багасгаж өгдөг. Нөлөөтэй юм шүү. За энэ асаа талаатын төвшин энэ өдөртөмжн дээр энэ Европын холбооны өдөртөмжн дээр хүүхд болон залуу наснд энэгчтэй бол энэг шаардаж болох эмнэлзэн үед нь батлагдсан хүмүүс алаатын төвшин энэ ойлгомжтой байгаа үстэй тий. Энэгшилтэй болон энэгшлээ алдаж болох эмнэлзэн хувьд батлагдсан тийм илгэний өвчтөй хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүст алаатын төвшин B вирусын ачааллыг үл харгалзан B вирусын хепатит B вирусын нуклеотидын аналог эмчилж болно гэсэн тийм заавартай. Тэгээд түрүүнийхээ зараа зөрчилтэй байгаа. Тэгэхээр энийг ингэдэг байхгүй. Энэ зөрчилтэй нэг адилхан тул ингэдэг. 3 сар ч юм уу сар B вирусын тэр эмийг уулгачаад шинжилгээг нь өгүүлээд тэгээд нөгөө өмнө өгсөн шинжилгээ дараа нь өгсөн шинжилгээг харьцуулаад үзчихдэг байхгүй. Тэгээд харьцуулж үзээд өөрчлөлт нь гүнзгий ороод ч юм уу гашин цааш илрээд их юм. Тэр эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн. Тэгээд бусад элэг хамгаалах эмчилгээгээр л хэрэглэе гэсэн үг. За эмнэлзэн үед циррозгүй нотлогдсон 30-аас доош насны тэгээ алаатын төвшин өндөр гепатит B вирусын репликац нь их байгаа нь батлагдсан архаг B вирусын гепатитын бүх халдвартай тохиолдолд мөн E-антигений төлөвийг үл харгалзсан гэж байна. E-антиген эргэж болно сөргөж ажиллаа шүү дээ. Эмчилгээ эхлүүлж болно. Энэ бол Европын холбооны өдөртөмжөнд байдаг шүү. Тэгэхээр энэ их чухал үг байна. За B вирусын ачааллыг тодорхойлох боломжгүй нөхцөлд алаатын итвэх нь өндөр байгаа бол одоо хөдөө орон нутагт ч юм уу эсвэл тийм тохиолдолд энийг бас E-антигенийг үл харгалзан эмчилгээ хийж болно гэдэг. Саяны нэг 3 сар эмчилгээ хийгээд үз алаатын төвшин буухгүй нь
гэдгийг харж болох нь шүү дээ. Заавал тоолуулахгүйгээр гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг хот суурьнд байгаа юм чи та нар бол тоолуулахыг л гол бодоорой. Гэхдээ заавал дээг нь үзэж байгаа гэсэн үг шүү. За вирусын имийн дасал үүсгээс сайтар хамгаалдаг нуклеозидын аналог им нь болохоор үндсэндээ tenofovir, entecavir 2 гэдэг энэ хоёр им л байгаа. За тэгээд энийг болохоор вирус эсрэг имүүдийг ерөнхийдөө 12 наснаас дээшлэсний хүүхдүүдэд өгж болдгоо. Entecavir-ыг зөвхөн хүүхдүүдэд өгөх боломжтой нэг юм байгаа шүү. Энэ хэрвээ одоо их нэлхсээр ажилладаг хүмүүс байх юм бол энэ имийг зөвлөөд өгж уулгах боломжтой байдаг. За тэгээд мөн хэрвээ энэ одоо нөгөө ламиудын ч юм уу одоо tenofovir гэдэг ламиудын Монголд бас байгаа шүү дээ. За эмчилгээ эзэг зогсоох вэ? За вирусны юм уусан чинь нэг зогсоох хэсгийг шийдэгдэхгүй нэг хэцүү асуудал гардаг тий. Тэгдэг тий. Эмчээ би хэдэн сар ухаад гэдэг шүү дээ. Зарим хүмүүс насаараа л ундаа л гэдэг үстэй. Тэгэхээр энэ чинь зогсоох нэг тодорхой үе байдаг байхгүй юу? За тэгээд тэрний энэ дээр би биччихье. Нуклеозидын одоо насан турштай нуклеозидын аналог эмчилгээг эмнэлзийн хувьд илэгний циррозтой болох нь батлагдсан бүх хүнд бол өгч болно. Тэгэхээр нөгөө циррозтой нь батлагдсан клиник болон бусад шинжилгээгээр батлагдсан бүх хүнд л өгөх нь шүү дээ. Харин эмнэлзийн хувьд циррозгүй өвчин эргэн сэдрэх идэвхтэй хэсгийг удаан хугацаанд хянах шаардлагатай бас эмчилгээг одоо насан турш үргэлжлүүлж болно. За тэгээд ямар тохиолдолд зогсоож боломжтой гэх. За энийг би эхний үед E-антиген эерэг байж байгаа. Эмчилгээ эхэлснээс хойш бүтэн 1 жил анти-HB E-антиген үүсэж ийлц сөрөгжсөн батлагдсан тохиолдолд эмчилгээ зогсоох боломжтой. Энэ хоёрыг оливчиж устгаж явахдаа олчиж. За ингэсэн үед зогсоож болно. За эсвэл хепатит B вирусын одоо ДНХ ачаал илэрхгүй болоод алаатын төвшин доктортой хэвэн байгаа бол одоо хэвэн байгаа бол зогсоож болно. Тэгээд 3 сарын дараа ч сарын дараа шинжилгээ өгөхөд хэвэн л байгаад байгаа юм бол заавал ийм үргэлжлүүлэх шаардлагагүй л гэсэн үг. За мөн вирусын ийм угаад HBs антиген арилж болдог байхгүй. За тэгсэн тохиолдолд бол эмийн зогсоох хэрэгтэй шүү дээ. B вирусны эдгэрчлээ гэсэн үг. Ер нь бол энэ нуклеозидын аналог эмийг 5 жил хэрэглэсэн тохиолдолд 5-аас 10% нь л одоо B вирус HBs антиген арилдаг буюу эдгэрдэг гэсэн үг шүү. Тэгэхээр ийм тохиолдол. За тэгээд энэ хяналт нь юм байна. B вирусын ууж байгаа хүмүүс жил бүр дараах шинжилгээг хийлгэж эмчилгээний үр дүнгээ хянуулж авах шаардлагатай. За алаатын хэмжээг энэ биохим шинжилгээ. Биохимийн илгэний үйл ажиллагааг шинжилгээ заавал өгүүлж явах хэрэгтэй. Тэгээ B вирус HBs антигеныг үзүүлнэ, E-антигеныг бас үзүүлнэ. Вирус тоолох боломжгүй байт. За эмчилгээний эхэнд циррозгүй байсан тохиолдолд илгэний цирроз байгаа хэсгийг нь инвазив бус арга гэдэг априоно гэдэг фибросканын хоёр шинжилгээ хийчихдэг. Фиброскан шинжилгээ чи яг одоо энэ гадуур зүйл хаасаг хийх гэдэг шүү дээ. Тэг төлбөрөө үзүүлэнтэй. Энэ апри гэдэг нь болохоор та нар биохим төсний эрхийг шинжилгээний хариу байгаа тохиолдолд шууд бодоор гаргах хэрэгтэй. Интернеттэй тохиолдолд шууд бодно шүү дээ. Юунуудын тоонуудын өгөөл гаргангууд тэд гэж гараад ирдэг. Тэгээд энийг үл хийж байгаа та нар өөрсдөө боловсруулаад Google дээр апри гэж бичих гараад ирдэг. За тэгээ эмчилгээний гормыг сайтар дагаж буй эсхийг нь тогтмол хийж ирж үзүүлж байхыг заавал шаард тэмдэглэж явах хэрэгтэй. Тэгээ өвчний явцыг үнэлэх зорилгоор хяналтыг илүү ойрхон болгохын тулд ойрхон хийх хэрэгтэй. Энэ вирусны юм хэрэглээгүй хүмүүст хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгээд B вирусын халдвараас няра болон хөл хүүхдийг бол вакцинжилтанд бүр хамгаалж байгаа гэсэн та бүхэн шалгаж байх хэрэгтэй. Энэ картыг аваад үзчих хэрэгтэй шүү дээ. Тэгээ вирусын эсрэг эмчилгээ хэрэглэн B вирусын хепатитис урагт амжихаас сэргийлэх зөвлөгөө өгж байх хэрэгтэй. За энэ өдөртөмжн дээр ийм бичсэн байлээ. B вирусын дан халдвартай жирэмсэн ээж tenofovir болон телвэдийн эм хэрэглэхийг эмчилж болно гэдэг. Би бол tenofovir гэдэг эмийг зөвлөдөггүй. Ягаад гэвэл энэ бөөрөнд нөлөөлдөг, урагт ямар ч нөлөөтэй бас нэг би өөрөө хараагүй мэддэг болохоор хэрэглэдэггүй шүү заяа. Тийм учраас улаанаар тэмдэглэсэн. Голчлон телвэдийн гэдэг эмийг хэрэглэж болно гэсэн. Түрүүнд хэлсэн шүү дээ тий. Телвэдийн ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдэг. Тэгэхээр ойлгомжтой тий.
Энэ вирус нь болохоор флавивирусын бүл бөгөөд дан эерэг уцлагтай 90-ийн агуулсан вирус. Тэгээ 80 нанометрын голчтой вирус гэсэн үг. Тэгээд C вирусын геномын гадаргуугийн дотоод бүтц нь 2 уургатай, бүтцийн биш 5 уургатай байдаг. За тэгээд дотоод бүтцийн 2 уурга, бүтцийн биш 5 уургаас тогтвоо. Тэгээ энийг бүр наривчлал тогтооцсон байхгүй. Тэгээд энэ уурга бүтцийн биш уурга дээр нэслээд энэ одоо Sofosbuvir, Acinetobacter, Harvoni, Lidocaine юмнуудын тухай яригдаад байна шүү дээ. Нэг тийм учиртай шүү дээ. За тэгээд C вирусын халдварын давшингуй явцтай эмгэг бөгөөд цочмог халдвар авсан хүмүүсийг 15-аас 20% 25% нь болохоор илгэрдэг. Бүгдээр архагчдаг байна шүү дээ. Тэгээ үлдсэн нь бол архагчдаг. Ихэнх нь архагч жоод 60-аас 70 орчим юм ч үү те. 70-80 орчим юм ч. За тэгээд архаг халдвар авсан 75-аас 85% гэж шүү дээ. За архаг халдвар авсан хүмүүс 10-аас 20% нь болохоор 20 жилийн дотор болохоор илэгний цирроз шилждэг ийм тавилантай болчих. За үүнээс болохоор одоо цирроз толцсон ба шүү дээ. Циррозтой хүмүүсийн 1-ээс 4% нь илэгний эсийн хавдар шилждэг. Циррозтой хүмүүсийн. За тэгээд энэгшил алдсан циррозтой хүмүүсийн 50% нь болохоор 5 жил амьдрах тийм тавилантай. Энэгшил алдах эрсдэл нь болохоор 5% нь 1 жилийн дотор болдог бол 30% нь болохоор 10 жилийн дотор энэгшил алддаг гэсэн үг. Жилдээ 1-ээс 4% нь илэгний хавдар шилждэг байна шүү дээ. Тэгэхээр хэцүүсэн богод яг ийм тавилантай болчихсон байна. За тэгээд энэ нөгөө C вирусын хэсэг талдварлах механизмыг тайлбарласан зураг байна. За энэ цэнхэр том цэнхэр нь бол илэгний гепатоцит хэсэг буюу C вирус, B вирусын хоорондох ялгаа нь болохоор C вирус өөрийнхөө нуклеочлыг нэвтэрж илэгний эс рүү нэвтэрж орсон тохиолдолд үржил нь болохоор энэ цитоплазмын мембран дээр нийлэгчдэг одоо нейробосон дээр тэн дээр нийлэгчдэг онцлогтой. Илэгний эсийн бөмбөрөг орохгүй байна шүү дээ. Эсийнхаа цитоплазмын нийлэгсэл цаашаа гаравчдаг учраас энэ вирусын үед болохоор энэ нь бол гарах боломж бүр нэгдэлттэй болсон гэсэн үг. За тэгээд ингээд бүрхүүл үүсгээл цаашаа гараад одоо эсвэл дахиад дараагийнхаа эс рүү холдворлогдоод тэгээд ороолон явдаг. Онцлогтой шүү за. За тэгээд энэ нөгөө бүтцийн биш уурганы бүтцийн болон бүтцийн биш уурга. Тэгээд энэ нуклеокапсид гэдэг уурган тухайн бүтцийн биш 3 уурга, бүтцийн 3 уурга, бүтцийн биш 5 уурга гэдэг болно байгаа. Тэгээд эдгээр нь дотроо олон ялгаатай л да. Тэгээ N-с 5A, N-с 5B гэдэг нь болохоор RNA полимераза болон интерфероны N-с RNA полимеразын гензэн дээр нийлэгчлийг зохицуулдаг ген гэсэн үг байхгүй уурга гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр үндэслээд вирусын эмч гарсан шүү. 2 эмний комбинацийг нийлүүлээд зарим нь 3 эм, зарим 5 эм гэх комбинацид янз бүрийн эмнүүд нийлэгдээд явж байгаа учраас энийг тэгээд дараа нь хийчихсэн. За тусламж үйлчилгээ гэдэг энэ дээр гепатит C вирус алдартай бүх хүмүүс согтуур лундааны хэрэглээг тодорхойлох ба хэрэглээтэй хүмүүс архинаас татгалзах эмчилгээг санал болгох хэрэгтэй. За тэгээ вирусын эсрэг эмчилгээг хэрэглэсэн тохиолдолд арх энэ тийм одоо арх согтуур лундаах бол зөв зохистой хэрэглэж байвал буруулах юм байхгүй шүү дээ. Тэгээд би зөвлөдгий. Хүмүүс чинь арх уучлахгүй шүү л гэдэг ингэж ажиллахгүй шүү дээ. Тэгээд арх багууд хүмүүс чинь судасны хатуур ихтэй тийм байдаг шүү дээ тий. За тэр тухай шүү заяа. Тэгээд илэгний фиброз болон хатуурын зэрэг тодорхойлох болцоотой нөхцөл энэ APRI гэдэг индексийг тодорхойлох болон PIV4 гэдэг хэвлэгийг тодорхойлж илэгний фиброзыг тодорхойлох боломжтой байдаг. За тэгээд энэ удирдамжин дээр ийм юм бичсэн байдаг юм л архаг C вирусын алдартай бүх насныханд энэ хүүхдэд гэсэн юм байхгүй байгаа. Тэгэхээр бүх насныханд насан туршидтэй гэсэн юм байл те. Вирус эсрэг эмчилгээ хийх талаар үнэлгээ хийсэн байх хэрэгтэй. Хийх эсэх талаар гэж шүү дээ. За энэ хүн хийж болох нь болохгүй нь гэдгийг тодорхойлно гэсэн. За тэгээд пиг интерферон болон эреборийн хавсарсан эмчилгээг архаг C вирус алдартай эмнэлзийн стандарт интерферон болон эреборийн оронд хэрэглэхийг санал болгож болно гэсэн. Пиг интерферон стандарт интерферон гэдэг нь хоёр өөр шүү дээ.
стандарт интерферон чинь 7 хоногт 3 удаа тарьдаг. Пиг интерферон болохоор 7 хоногт 1 удаа тарьдаг. Тэргүүрээ өөр байгаа. Тэгэхээр өмнө дээр үед бол одоо энэ пиг энэ стандарт интерфероныг л ирабаворинтал хамт хэрэглэдэг байсан юм л да. Тэр үед жоход одоо манай Монгол 2002-оос үдийн үртэл ер нь бол хэрэглээл явжлаа цөөхөн тохиолдолд. Тэгээ пиг интерфероныг бол одоо бас нэлээд хэрэглэдэг. Ирабаворинтал хэрэглээд гадаад дэмжлэг хийгээд ирсэн хүмүүс зөндөө бас мэдлээ. Ийм орж ирэхээс юм. Одоо ийм орж ирсэн чинь интерферонгүй эмчилгээ гэдгийг дэглэмж хилцсэн байгаа. Ямар зөвхөн энэ нь болохоор бүр эмчлэгдэх боломжтой болсон гэсэн. За тэгээд Subspirillus-Bacillus хослол гэдэг энэ хослолыг болохоор энэ цэвэр чинь өөрөө нэг 6 генотиптэй байхгүй 1 2 3 4 5 6 гэсэн генотиптэй. Тэгээд нэг энэ Subspirillus-Bacillus хослол гэдэг нь болохоор одоо жишээ нь харваны гэж юм байна. Мөн лидвэр гэдэг юм байна. Одоо орж иж байгаа Veripass гэдэг монсын юм байна. Одоо Veripass гэдэг имийг бол $250 байж хатна. Одоо манай ном сангийн дарга нар ярилцж агаад Монгол улсад $155 оруулж байгаа болсон шүү. Тэгэхээр энэ бол олон хүнд хүртэх боломжтой, олон хүнийг эмчлэх боломжтой сайхан боломжлолцсон байна. За энийг болохоор 1 3 4-р генотип халдвартай хүмүүст хэрэглэх нь шүү дээ. Монголд чинь 1 Б гэсэн генотип нь 98% орчим хувийн тархалттай гэдэг. Тэгээ 2-2-тэй генотиптэй хүн явж ийлээ шүү. Дундуур нь үзүүлс надтай 2 хүн ч ирсэн. Тэгээ тэр хүнд бол энэ харваны юм Subspirillus-Bacillus хослол хэрэггүй болдгоо байхгүй. Гэхдээ тэр хүмүүс арай хөнгөн байдаг. Тэгээ энэ хүмүүс болохоор Subspirillus хослолыг хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж эмчлэгдэн тэгэхээр харваны хэрэггүй гэсэн. Энэ хүмүүс хэрэглэх байхгүй харваны үр дүнтэй юм чи хэрэглээд үзчих. Заалт байхгүй юм хэрэглэж хэрэггүй шүү дээ. За тэгэхээр тийм юутай байгаа шүү за. За тэгээд нөгөө энэ цэвэрс тодорхойлоход нөгөө rapid test-ийг бол хэрэглэхэд хамгийн богино хугацаанд илрүүлнэ. Гэхдээ энэ тестийг хэрэглээд нэг үн өртгөө бол нэгдүгээр хямдхан. Хоёрдугаар талаар энэ шинжилгээгээ хийж явах үедээ болохоор хугацааг нь сайн харах хэрэгтэй. Хийлгээл нэг 15 минут өнтер 15 минут хүлээж аваад зураас нь тодорж яах үед нь сайн тодруулж харж байгаа. Тэгж хэрэглэхгүй бол нөгөө араа зураас тодорог өгнө 5 9 гараа авчихсан. Нөгөөх нь 5 минутанд ахаар гараад ирэх юм бол нөгөө вирусгүй болчих боломжтой байхгүй. Тэгэхээр тийм алдаа гарах магадaltaй учраас тэрэн дээр та бүхэн анхаарай за. За тэгээ эерэг гарсан тохиолдолд болохоор энэ C-вирусын ирэмхийг тоолох хэрэгтэй. Тэгээ өвчтний үе шатлалыг тогтоодог. Тэгээ бодит үзлэг элегний янагшил алдагдсан хатуур байна уу? Урд өмнө интерферон эмчлэг хийлгэжсэн үгүй юу? Тэгээ нөгөө инвазив бус аргаар нь элегний фиброз байна уу гэдгийг тодорхойлоод тэгээд ямар тохиолдолд эмчлэг хэрэглэх вэ гэдгийг үзсэн. За тэгээд энэ C-вирусын сөрөг гарсан тохиолдолд яах вэ гэхээр B-вирусны эерэг биш л хоёулаа сөрөг гарсан тохиолдолд B-гийн вакцины хийлгэрэй л гэж зөвлөх хэрэгтэй шүү дээ. C-тэй тохиолдолд B-г тохиолдолд B-гийн вакцины хийж болно шүү дээ. Угаасаа хийлгэж байгаа. Тэгээ эмчилгээгээ хийж явахдаа л хэрэглэнэ. Тэрийг бас их асуугаад байхгүй. Эмчилгээ хийлгэж явахдаа энэ вакцины хийлгэж болох болно шүү дээ. Эхнийх нь нэг ихтэй чинь тэгээд сарын дараа нэг чинь дараагийнх нь 6 сарын дараа хийж байгаа. Тэгэхээр бол. За тэгээ энэ вакцины дээр бас нэг анхаарах юм байвал жирэмсэн хүнд хийдгүүг асууад байдаг шүү дээ. Жирэмсэн хүнд хийдэг шүү мэдэн тий. 3 сараас дээш жирэмсэн байгаа тохиолдолд хийх боломжтой шүү дээ. 3 сараас доош бол тэрийг бас харгалзаж үзчихээ хийх хэсгийг шийдэж шүү. Тэгэхгүй болохоор нөгөө зарим хүмүүс чинь вакцины хийлгэждэг. Тэгээд нөгөө жирэмсэн байж идэг. Жирэмсэн болцсон байж идэг. Тэгээ яах вэ хөө эргэлзээд идэг шүү. C-вирусын халдвартай хүмүүсийн эмчилгээний хяналтыг яах вэ? Онш батлагдсны дараах шинжилгээ үрдүүлсэн байх шаардлагатай. C-вирусын ахыг халдвартай байна гэдэг нь анти-эцсийг нь үзэл ахыг халдвартай байна гэж бүгдийг тавиад иж болохгүй нөхөн шүү дээ. C-вирусын маркер шилжүүлгэн дээр эерэг гарч болно. C-вирус тоологдохгүй байх юм бол C-вирусын халдвараар илэрсэн байх магадaltaй. Эсвэл нэг юм тохиолдол шүү. Тэрийг та нар сайн хараа. B-D вирусын хавсарсан албартай B-D C-гийн хавсарсан албартай тохиолдол анти-эцсийн эерэг гарсан ч гэсэн C-вирус тоологдохгүй байдаг. Энэ тохиолдолд болохоор яадаг вэ гэхээр
B вирус нь дельта вирус нь BD вирус аюулаа дарангуулцдаг. Дарангуулцдаг байхгүй. Дарангуулцахаар нэг C вирус илэрхгүй шүү дээ. C-гээ дарангуулцдаг. Тэгээд энэ тохиолдолд яах вэ гэхээр эмчилгээгээ хийхэд B дельтатай эмчилгээ хийлгээд хэрвээ одоо удахгүй B дельта вирусын эсрэг юм бүтээгдэж байгаа юм гарч болов. Тэгээ хэрвээ эмчилгээ хийлгээд ихсэн B дельта авчих юм бол C вирус нь гараад ирэх боломжтой л гэсэн үг. За тэгээд эмчилгээний хяналтыг ингээд нэг юм шинжилгээр ингэж хийгдэн. Тэгээд SVR болсны нь болохоор бол SVR бүр эдгэрсэн. Эдгэрсний 3 сарын дараах шинжилгээгээр ингээд тодорхойлдог. Вирусын тоолж үзүүлээд эмчилгээний өмнө нэг тоолно. Эмчилгээ хийлгэснээс хойш сарын дараа нэг тоолно. Заавал сарын дараа тоолох хэрэгтэй. Илэгний үйл ажиллагааг нь үзнэ. Тэгээд 2 дахь сард нь биохимчны хэрэгжлээ бүгдийг хийлгэнэ. 3 дахь сард нь биохимчны хэрэгжлээ эхогийн давхар хийлгэнэ. За тэгээд 3 дахь сарын төгсгөл дээр хэрвээ биохимийн шинжилгээнд дээр өөрчлөлт гараад илгийг асаа талаад нь ихсээд байх юм бол вирусын зайлшгүй тоолно. Хэрвээ ихсэхгүй байх юм бол заавал тоолох шаардлагагүй. Тэгэхээр үл эмчилгээний хувьд бол 2 удаа тоолж байгаас өмнө тоолоод эхний сард тоолно. За эхний сард тоолоход вирусын зэрэг нь 3 оронтой тоотой байвал 6 сар байна. Тэр нэг 2 оронтой тоороо шилжиж орж ирвэл 3 сар болно. Бүр нүдтэгт гээд гарчих юм бол нүдтэгтгүй 0 гарах юм бол 2 сар угаа зогсоолгох боломжтой. Тэгэхдээ эмчилгээний өмнөх шинжилгээнд дээр вирусын тон 6 саяас дээш байвал 6 сар 6 саяас доош бол 3 сараа гэдэг цаалттай байгаа шүү. За тэгээд боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.